Таны миллиметр төвсөл оюутны төвсөл их хүрээтэй Royal HD залуусын телевизтэй хамт байгаа эрхэм үзэгч танд энэ өдрийн мэндийг шинэ жилийн баярын мэндтэй хамт дэвшүүлье. Үзэгч та бүхэн амралтын өдөр болоо шинэ жилийн баярын энэ сайхан уур амьсгалтай өдрүүдийг сайхан өнгөрөөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мэдээж нэм гараг бүр 20 цаг 30 минутаас үзэгч та бүхэн зориулан хүргэдэг сенсац нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар хүрдэг байгаа. Энэ 7 хоногийн маань цоо шинхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд 2012 оны сенсац нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар гэдэг утгаараа бид энэ жилийнхэн ажлыг зөвгөнсөн бас тусгай дугаараа үзэж тавханд хүргэе гэж бодсон юм. Тэгэхээр 2012 оны турш сенсац нэвтрүүлэг маань маш олон сенсацтай, шуугантай үзэгч олонний анхаарлыг татсан мэдээллийн сенсацийн үнэн мөрөөр явсан байна. Тэгээд энэ олон сенсацтай бас мэдээллээсээ, сенсацтай ярилцлагаасаа бид төвөрлээд хамгийн шилдэг гэсэн зарим нэг хүмүүстэй болсон сенсацийн гол яриануудыг үзэж та бүхэндээ давтан тусгай дугаараараа хүргэж байна. Тэгээд үргэлжлүүлэн бас энэхүү шилдэг дугааруудын ардаас энэ 7 хоногийн цоо шинхэн сенсацаа та бүхэндээ хүргэх болно. За тэгээд энэ жилийн онцлог сенсац яг юу байсан бэ гэдгийг одоо та бүхэндээ хүргэж байна. Сенсац нэвтрүүлгийн баярын дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаад ямар сенсацаар болж байгаа гэж таны хувьд бодож байна? Одоо чинь нэг төрдгөөний хүүхэдтэй. Төрөөгөө төмөр үлгий гэдэг шүү дээ те. Тэгээ төрдгөөний хүүхэдтэй нэг юм бүсгүй байгаад байдаг те. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна яг зүгээр энэ сенсац гэдэг нэвтрүүлэг маань хамгийн гол нь энэ болж байгаа энэ одоо янз бүрийн нэг юм хүмүүсийн нэг амд амьдсан яриаг тийм ээ. Нэг сураг ажгаар ингээд яригдсан яриаг ингээд няцаатг нь өөрөө энэ сенсац нэвтрүүлгийн гол онцлог шүү дээ та бүхэн мэдчихэж байгаа. Тэгээ нэг монголчууд нэг юм нэг сенсацаар амьдардаг, нэг сенсацаар хоололдог нэг хэсэг юм бүлэг хүмүүсийг тижээдэг нэг юм бүлэг хүмүүс бий болчихсон баг шүү. Тэгээ би зөв юу гэж хэлэх гээд байна гэхээр уг нь бол би биологийн хэлтүүлэг биш оюуны хэлтүүлэг хийгээд явж байгааг мань хүмүүс андуураад биологийн хэлтүүлэг хийгээд хөөрхөн охинтой болох гэж байгаа гэдээ бас их гоё бэлэгдэж битсэн байлаа л дээ. Харамсалтай нь би одоогоор бас үнэхээр уран бүтээлийн ажил эхэлсэн байна. Миний өөрийн төрийн бус байгууллагын ажил гээд маш их ажилтай байгаа. Тэгээд нөгөө төрөө хүүхдэд төмөр үлгий гэдэг. Тэгэхээр тэр хүүхэд хидээд ирэхийг хинч таашгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо хүмүүс энийг зүгээр ингэж бэлгшээж бичиж байгаа болов гэж бодож байна. Хамгийн гол нь одоо сүүлдээ бүр ингэ годомжинд хүмүүс таарахаараа ариуна чи төрчихсөн юм уу ямар гоё болцсон юм бэ гэдэг. Нэг хэсгэнкөө төрөх гэж байгаа гэсэн хизээ төрөх гэж байгаа гэдэг ингээд. Тэгээ би өөрөө гайхаас үлдээ миний ингэж зүгээр байгаа даа гэ. Тэгээ өөрөө нөгөө худлаа ямиг 1000 дахин давтахаар үнэн болдог гэдэг шүү дээ. Тэгээ би зүгээр монголчуудаа юу гэж хэлэх гэж байна гэхээр бид одоо ингээд алин болгон дандаа тэр ингэсэн гэн энэ ингэсэн гэн эсвэл нэг Холливуудынхны ор хүнчлэлийн ажлыг нэг entertainment гэдэг нэвтрүүлгээр гаргаал те. Эсвэл нэг монголчуудыгаа тэр ингэж ингээд ерөөсөө нэг тийм оюуны болон ийм хүнд хэрэгтэй энэ зөв мэдээллийг ялангуяа энэ орчин цагийн залуучууд хүмүүст хүргэдэг болоосоо гэж би бас мэдээлэл хийдэг залуучуудад ялангуяа интернетэд одоо юм бичдэг залуучуудад хэлье гэж бодож байна. Яг залуучууд өөрсдийнхөө сэтгэлгээгээр сэтгэж бичээд байна. Гэтэл бид нар энэ бас Монгол улсын төлөө энэ нийгэмд хүлээсэн үүрэг хүний үүрэг за ингээд дуучныхаа үүрэг гэдэг их олон үүргүүдийг бид нар одоо хамаарч хариуцаж явдаг. Зөвхөн өөрийнхөө амийг бодож явдаггүй. Тэгэхээр энэ олон ажлыг хийгээд явж байхад зүгээр нэг өнөөдөр маргааш нэг жирэмсэн байх юм уу эсвэл нэг төрөгч байгаа төдийхнэр юм жоохон өчүүхэн зүйлийг бичиж байгаад би бас их харамсаж байна л та. Тэгэхээр миний хувьд бол байнга ингэж хичүүлэх бол харамсалтай. Уг нь ариунагаар өчнөө олон сайхан мэдээлэл их олон сайхан зүйлүүдийг байгаа. Даанч тэрийг олж харж бичиж байгаа сэтгүүлчд нэг цөөхөн баг шиг байна. Тэгээд дахиж битгий бас юм худлаа мэдээллийг бас төмөн олон төргээр дахиж битгий бас юм худлаа мэдээллийг бас төмөн олон төргээрээ яг гэвэл ард түмэн маань бас энэ хитрхи итгэжсэн байх шиг байна. Тэгээд уг нь би бол бас сайхан охинтой бас болмоор байгаа юм. Гэтэл энийг маань бас хинч хилдэггүй. Энэ хүүхдийг бол бид нар ингэж одоо өнөөдөр хүүхдтэй болчих гэдэг юм уу маргааш нь болчдөг тийм бас юм бол биш учраас монголчуудын ёс чанараас энэ бас хол зүйл. Тэгэхээр ийм зүйлд бас альва зүйлд бас цээртэй хандах хэрэгтэй. Энэ чинь цаг нь болохоор бас аяанда цагийн цагтаа цаг нь болохоор бүх юм болдог шүү дээ. Тэгээд миний хувьд бол одоогоор бас зүгээр байна.
Тэгээд тун удахгүй 2013 онд өөрийнхөө шинэ уран бүтээлээ та бүхэнтэйгээ уулзах гад бэлтгэл ажилдаа уран бүтээлийн бэлтгэл ажилдаа ороод энэ 2 жил гаруй хугацааг одоо 2 жил гаруй хугацаанд уран бүтээлээ туурайд явж байгаа шүү. Тэгээд өөр Ариунагийн тухай өөр гоё мэдээллийг өөр гоё үнэн мэдээллийг хүмүүс хүргээсэй л гэж хүсэж байна. За. Баярлалаа үзэгчдээ сенсац нэвтрүүлэг сенсац номер. Яг одоо үзэгч та бүхний дуучин сарчмаатай уулзуулах гэж байна. Танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн чамд. Тэгэхээр үзэгч та бүхний хүсэлтээр би амлалтаа энэ удаад биелүүлж байна. Дуучин сарчмаагаас маш олон хүн нэг сенсацийн талаар асуугаад өгөөч гэсэн саналыг бүр удаа дараа тавиад бүр барьж идэх гээд байгаа манай одоо лалх утсыг. Тэгэхээр дуучин сарчмааг сүүлийн үед Хакхото яваад байгаа гэсэн юм сенсац гараад байна л да. Энэ тал дээр яг үнэн худлаа юу, таны хувьд юу гэж хариулдаг мөн үзэгч төгөх бол. За ер нь бол миний талаар маш их ташаа мэдээлэл гардаг л та. Тэгээд ээлжид бас ташаа мэдээллийн маань гарч ирж байгаа шиг байна гэж хэлмээр нь. Тэгээд ямар нэгэн тийм зүйл бол байхгүй. Тэр хүнийг бол би маш их хүндэлдэг. Монголчууд тэр бүхийг хүндэлдгийн адилаар би тэр хүнийг зурагтаар телевизээр л харж үзчихсэн. Тэгээд хүмүүсийн амар бол нөгөө амьдаар нь харсан гэж ярьдаг штеп. Амьдаар нь ч харж байгаагүй ерөөсөө. Тэгэхээр гэр бүлтэй сайхан аз жаргалтай ингээд хүүхд төвшөөгттэйгээ амьдарч байгаа тийм хүнийг бас тэ ингээд холбоод ч юм уу ингэж бас яриад худлаа мэдээлэл гарсан. Миний хувьд бол маш их эмзэглэж байна. Тийм тэгээд ер нь бол худлаа мэдээлэл гарсан байна гэж бас амаараа хэлмээр байна. Тэгээ дээрээс нь би бас нөгөө Facebook сүүлийн үед идэвхтэй ажиллаж байгаа. Самбуу сэрчмаа гэдэг нэртэй байгаа манай миний Facebook маа. Тэгээд Facebook-ээр өөрийнхөө мэдээллийн талаар ч юм уу одоо сонирхохыг хүссэн тэгээ зүйлүүдээ бас үнэн зөв одоо өөрийнхөө амаар өөрийнхөө одоо пост болгож тэгээд бичиж тавих юм бол илүү бас хүмүүст маань одоо үнэн зөв мэдээллийг авдаг болох юм болов гэсэн бас тийм бодлоор хийж байгаа л та. Тэгэхээр ер нь анх энэ мэдээлэл гарахад яг таны хувьд хэрхэн хүлээж авав? Тэгээд ер нь хэр их хүн тантай холбогдож одоо энэ талаар бас асууж авлаж байна тийм ээ? Ерөнхийдөө бол сэтгүүлчид сонингийнхан олгоцтож асууж байсан л та. Тэгээд ийм мэдээ гарсан байна. Тэгээд ямар учиртай юм бэ гэдэг. Тэгээд би бол яагаад тэгж гарсныг бол мэдэхгүй байна л да. Тэгээд тухайн одоо вебсайтн дээр эхлээд гарсныг би өөрөө үзсэн. Тэгээд тэр тухайн гаргасан вебсайтууд руу манай продакшны хүмүүс уцаар ярьсан. Тэгээд тэр маань болохоор тэр доор нь тэр бүгднийг устгаад байхгүй болгосон. Тэгээд тодорхой нэгэн вебсайтууд болохоор яг тэр мэдээллийг байлгаад байгаа. Тэгээд тэр хүмүүстэй холбогдохоор тэр одоо ерөнхийдөө шар мэдээ гаргадаг вебсайтууд маань болохоор холбогдох утасны дугаар байхгүй. Тийм хайсан ч одоо имэйл хаягаар одоо захиад бичихээр бас байхгүй те. Тэгэхээр хаана хинтээ яаж харьцаж тэр вебсайтын хүмүүстэй холбогдох гэдгийг одоохондоо мэдэхгүй байгаа учраас тэр мэдээллүүд маань бас ингэж байгаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ихэнх нь бол устгацсан байгаа. Баримтгүй худлаа мэдээлэл гэдгийг нь бол ерөнхийдөө хүмүүс мэдсэн байгаа гэж би өөрөө бодож байна. За тэгвэл үзэгчд рүү харж агаад үнэхээр худлаа мэдээж шүү гэд нэг аль биесаар хэлчихэ тийм ээ хоёлаа. Та бүгдийг үзэж байгаа сонссон, уншсан тэр мэдээ бол худлаа шүү. За тэгэхээр яг одоо та бүхнийг Animon хамтлагийнхантай уулзуулж байна. Тэгэхээр сенсац нэвтрүүлэг Animon-ыг яах гэж болж байна гэхээр Жулиатай холбоотой. Тэгэхээр Жули яагаад сенсац тарьчваа? Харин тийм нэг үзсэн ч бас өөрөө ч мэдлгүй ингээд сенсац дарахарлчлаа. За тэгэхээр өмнө нь бас бид энэ мөн хамтлагийнхантай оног гарахад бас сенсацлж уулзж байсан тийм. Тэгээд яг одоо миний гарт Монголын нэг өдөр гэдэг сонин байна. Энэ сонин дээр нэгэн мэдээлэл гарсан байна. За мэдээлэл уншчихвээ. Даян аврах Сүхбат энэ мөн хамтлагийн 18-та Казак бүсгүйд сэтгэл алдарч залуу ихнэрээс салах дээр тулваа гинэ. Яаж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ чи? За тэгэхээр энэ талаар үнэн худлаа юу? Энэ
бол шал худлаа мэдээлээ. Тэгээд би бол Сүхбат аврагыг ерөөс танихгүй, яг уулзч үзэж байгаагүй. Тэгээд ийм огт танихгүй хүнтэй маань ингээд бас холбосон бас гайхаад байна. Тэгээд энэ сэтгүүл чинь одоо яагаад ингэдсэний үнэхээр гайхгүй. Тэгээд гайхаад байна. Тэгээд яг их сурвалжийн хайхаар яг олдохгүй байгаа байхгүй юу? Яг ингээд уулзаад ингээд яг асуух гэхэд тэгээд ингээд яг ингээд нэг хүний нэр үндэт биш, яг ингээд хоёр хүний нэр үндэтэй бас халтж байгаа хэрэг болов уу гэж үзэж байна. Чүлээ худлаа ямар нэг юм нуугаад байгаа юм шүү дээ. Яг үннүү худлаа юу яг үнээр нь хэлээрээ. Аха. Юусэн нуугаагүй би. Үнэхээр яг танихгүй хүн шүү дээ. Үнэхээр яг танихгүй хүн шүү дээ. Үнэхээр яг танихгүй хүн шүү дээ. Сүхбат аврагаас өөрөөс нь асуусан болно. Тэгээд ерөөсөө танихгүй. Тэгэхээр оюутныхаа төлбөрийг бүр хийлгсэн гэж бичсэн байна л да энэ дээр. Сая одоо хичээл ороод удаагүй байна. Нэр оюутны төлбөр хийлгсэн юм шүү дээ. Би бол төлбөрөө хийсэн. Гэхдээ тэр яг миний ээж минь мөнгө байсан л та. Миний ээж минь мөнгө байсан л та. Ээж маань надад яг квитанцыг яг тушаагаад надад өгсөн. Би яг тэрийг сургалтын хаалт өгсөн. Бас амар худлаа мэдээлэл хүмүүс гарах юм аа. Одоо худлаа мэдээлэл гарах нь одоо сэтгүүлчний ажил болсон юм бах та. Гайхаад. Тэгэхээр хоёлаа яг энэ асуудал дээр одоо үзэгчтэй хандаад хэлчих. Ер нь чи биш үү те? Ер нь одоо шинэ Нэнмонд хамтлагийн иймэрхүү худлаа шар мэдээлэл хамтлаг тушд олон өртдөг. Ялангуяа олонний танил хүмүүс олон өртдөг. Энэ тал дээр юу гэж бодож явдаг вэ? Иймэрхүү мэдээлэлд юу гэж ямар байдлаас ханддаг вэ те? Энэ талаар бас үзэгчтэй бас сэтгэлээ болчих те. Аха, тэгээд бидний мэдэх юм бол анх удаа л одоо яг хамтлаг дундаа би ингээ анх удаага ингээд шал худлаа мэдээлэл ингээ өртөж чинь. Тэгээд продюсерууд маань анх хэлжсэн л та хамтлаг дуучтай эхэндээ ингээд уран бүтээлээ гарах хооронд яг хажуугаар нь муу ингээд шар мэдээлэл худлаа үнэн шар мэдээлэл гарна. Тэр алганд нь гэр бүлийнхэндээ сайн ойлгуулж хэлж байгаа гэсэн. Тэгээд яг тэрх үедээ заа гэж ойлгоол ингээ ясч. Одоо ингээд яг надаа ингээд тулгараал ингээд энэ худлаа мэдээлэл гарсан чи манай гэрийнхэн ахмах гэл ер нь амар ингээл надаа ингээл амар хүн дээр нөлөөлж байгаа. Тэгэл худлаа гэдэг нь ойлгохгүй ч гэсэн ингээл надаа ингээл амар хэцүү. Надад ингээл амар хэцүү. Надад ингээл амар хэцүү. Уйлах гэдэг нь үгүй яа. За тэгээд Жули аль бие асаар үзэгчтэй хандаад энэ бол худлаа шүү гэд хоёлоо хамгаад оруулж дээ. Тэгээд энэ мэдээлэл бол худлаа. Ар үндэсгүй шүү тий. Тий бүр ар үндэсгүй. За тэгэхээр 2012 оны хувьд онцлог сенсац нэвтрүүлгийн хувьд дөнгөж цаг үзүүлсэн сенсацууд байлаа. За үргэлжлүүлэн бид та бүхэндээ дараагийн сенсацаа хүргэж байна. Тэгэхээр 2012 оны 6 сарын үед баха нэгэн бяцхан хүүхдийг орцсонд одоо 5 хүн хонож байхад нь бас орхиод хаяад явцсан одоо бяцхан хүүхдийг нэгэн 2 залуу маань олоод эмнэлэг түргэж өгөөд бас тийм сайхан буянтай үйл хийжсэнийг зарим нэг үзэгчд маань үзсэн бас байх гэж бодож байна. Гэхдээ үзээгүй үзэгчдэд зориулаад би энэхүү бичлэгийг та бүхний зориулсан хүргэе гэж бодож байна. Яг гэхээр энэ бол маш одоо сэтгэл өвдөгмөр, сэтгэл одоо шимшрүүлмээр ийм одоо бас зүйл болсон юм аа. Тэр бяцхан жоохон хүүхдийг дөнгөж цөрөөд хэдхэн хонж байхад нь яагаад тэр орцсонд орхиж явбаа гэдэг зүйл бол маш олон үзэгчдийн сэтгэлийг одоо их зовоож өвдгөж байсан. Тэгээ энэ бичлэгийг үзье. За түүний ардаас бүгд хамтдаа энэ бичлэгтэй холбоотой бас нэгэн сайхан зүйлийн талаар мэдээллийг нэвтрүүлгээр хүлээж үзэх болно. За ингээд баштаас 5 хамттай хүүхэд яа духан цөмөрцөн. За одоо цаантай төрөөд 5 хоног байгаа эрэгтэй хүүхэд би амьдралын боломж муу учраас өсгөж сүү байхгүй хүүхдэд тижээж чадахгүй учраас энэ хүүхдийг энд орхилоо. Олсон хүн зохих газар нь хөрөж өг. За одоо ингээд энэ хүүхдийг тийшээ яхаад харуулах. Духан
олон цомхорхий ямар нэгэн дотор би эмзэглэл байхгүй. Одоо юм байна тэр нөр тайван тий хооц тайван байна. Ерөнхийдөө тийм шинжилгээнүүдийг хийх чиглэлтэй юм. Ихтэй. Сонгол, бүрийн сонгол. Одоогоор маш тайван унтах чинь унтах гэж байх шиг байна. Амар сони байна уу? Бүх таачтай юм байна. Олчтой юм байна. Тэгээд дөнгөж саяны бичлэг бол үнэхээр үзэгч та бүхний сэтгэлийг өвтгсөн, зовоосон одоо бас эмзэглүүлсэн юм бичлэг байсан гэж бодож байна. За тэгвэл энэхүү бичлэгээс гадна одоо энэхүү хүүхдэд тусламжийн гараа сунгасан нэгэн сайхан уран бүтээлчийн мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ бол Монгол Улсын гавьяа жүжигчин Дуучин Алтан цэцэг байгаа. Тэгэхээр Дуучин Алтан цэцэгч маань ерөөсөө шинэ оны босгон дээр бас энэхүү бичлэгийг урд нь үзчихсэн. Тэгээд байнга сэтгэл нь зовж, шаналж, энтерч явж байсан учраас энэ хүүхдэдтэй бас уулзсан энэ хүүхдэд өөрийн сайхан сэтгэлийн тусламжаа үзүүлсэн байна. Ингээд бүгд хамтдаа Дуучин Алтан цэцэгтэй уулзъя. Энэ бол яхаарахгүй сайхан сэтгэлийн сенсац юм аа. За тэгэхээр шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяа жүжигчин Дуучин Алтан цэцэгчтэй та бүхнийг уулзах гэж байна. За юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас их сайхан санагдаж байна. Дэлхий сүрээгүй. Шинэ он гарах гэж байна. Тэгээд одоо шинэ жил болж шинэ он гарах төгөхөр зэрэг хүн болго их сайхан баяр хөөртөө. Ягаад чи миний хувьд шинэ жил төгөхөд ирэхээр хуучин муу мухаа бүхэн мартагдаад шинээр бүх юм эхэлж байгаа юм шиг санагддаг. Их сайхан байна. Тэгээд энэ телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ бас эх 2013 онд Азтай байгаарай. Тэгээд хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй. Тэгээд ялангуяа 2013 он залуучуудын жил байх болтугай гэж бас хүсмээр байна. За тэгэхээр урлагийнхан бол ер нь ямар нэгэн баяр ёслол за тэгээд ер нь жилдээ л ерөөсөө хүмүүсийг баярлуулсараа таардаг. Тэгээд яг шинэ оны босгон дээр Алтайч маань бас нэг сайн үйл бас хийгээл бас өнөөдөрхийн дөнгөж саяхан бас хийчихэд одоо шууд надтай уулзж байна. Энэ мэдээлэл хоёул үзэгчтэй өргөе те. За баярлалаа. Тэгээд би саяхан боловсрол сувг телевизээс зохион байгуулдаг дэлхийн 50 гаруй оронд гардаг
5 дугаар ангийн хүүхдээс та ухаантай юу гэдэг нэвтрүүлэгт орсон байгаа. Тэгээ энэ нэвтрүүлэг маань их бас хөөрхөн өсвөр насны хүүхдүүдийн оюун ухааныг зардлахын зэрэгцээ, мэдлэг боловсрол олгохын зэрэгцээ бас их гоё тийм хүмүүлгийн сайн сайхан үйлдэх хүүхдүүдийг бас уриалан дуудаж яг энэ нэвтрүүлэгт оролцсон хүн бас хоцсон мөнгөө сайн сайхны үйлс танилцуулдаг байгаа. Тэгээ миний хувьд 10 асуултанд хариулах байсан чинь 10 асуултын 9-т нь айгуу сайн хариулаад хамгийн арга асуулт нь 1-р ангийн дуу хөгжмийн хичээл дээр унтсан. Тэр нь юу гэхээр гацуурхан гэдэг дуун дээр хүчил төрөгч гэдэг үг байдгүй гэхээр би байдгүйгээ хэлсэн чи тэгээ би унтсан. Тэгээ би 1-р ангийн хүүхдээс одоо ухаангүй болж бараг таарлаа шээ. Тэгээд их хөөрхөн тийм гоё хүүхдийн гэгээлэг их сайхан тийм танин мэдгүй нэвтрүүлэгт оролцоод 250 мянган төгрөг хоцсон. Тэгээ энэ 250 мянган төгрөгөө папарацци мен дээр алтаагчийн сэтгэлийг эмзэглүүлсэн маш олон сар бодож явсан нэг мэдээ гарсан юм а. Энэ маань манай бас монголчууд зарим нь нилээдгүй хэсэг нь мэдчихэж байгаа тий. 5 хоногтой хүүхдээ ингээ орцонд хайцсан 2 залуу олж аваад тэр хүүхдийг одоо улсын төв сувлалт тий. Одоо хүү маань гэгээнэ маань олдохын гэгээнэ гэд нэрэгцэн. Тийм айгүй өөрхөн тийм гэгээхэн хөөрхөн яг л нэг тийм ариухан өстой нэг ариухан гэгээхэн хүүдээр очичлаа. Би өөрийгөө бас уйлж унжаад их шаналх байх гэсэн чинь харин ч харцсангүй гайгүй. Яг тэгэхээр тэр олон хөөрхөн гоё хүүхдүүдийн энерги надад нэг л гоё ирсэн юм шиг надад санагдаад байна. Тэгээд их сайхан сэтгэл, их сайхан юу төрлөөлтөө надад тийм Монголын ард түмэн маань бүгдээрээ ийм сайхан элэг бүтэн үр хүүхдүүдээ ингэж гоё тосож авч байгаа. Нэг хэсэг нь ингээ хайлаа гэхэд нөгөө хэсэг нь бас тосоод авч байгаа хэсэг хүмүүс бас байгаа тий. Тэгээд төв одоо хүүхдийн төв сувлал маань үнэхээр юм бас ажилтан албан хаагчид асрагч багш нар нь их сайхан хүүхдүүдэд үйлчлдэг байна. Тэгээ маань яг ангидаа 12-аа байд юм байна. Тэгээ хүүхэд бас бүртэн памперс авч гисэн. Гэхдээ асрагч багш нар нь за нэг онцгой тохиолдолд памперс хэрэглэдэг юм да. Бид нар бас хүүхдийнхаа эрүүл мэндийг бодоод памперс хэрэглэхээс илүү давуугаар бид нар бас хүүхдтэйгээд тэгээд цагаар айгүй хөөрхөн цаг нь болсон чи хоолоо нэхэд уйлалдаад айгүй хөөрхөн тэгээд гэгэнэгээ эргэчээд ирлээ. Тэгээ гэгэнийхээ одоо гэгэнэдээ бэлэг авчиж өгөхын сацуугаар алтаагч нь хоцсон одоо 250 мянган төгрөг. Энэ бол хожлын мөнгө учраас зэрэг гэгэнэд маань хизээ нэгэн цагт хэрэглэх байхаа. Нөгөө талаасаа би гэгэнэг 18 нас хүртэл бас харж хандъя гэж бодож байгаа. Энэ маань мэдээж одоо өдөр болгон очиод байхгүй ч гэсэн тий сэтгэл зүргээрээ тэр хүүхдийг ажиглаж харж мэдээж одоо ингээд хүүхдүүд маань жоохон томроод цэцэрлэгийн насанд хүрээд ирэхээр асрамжин газар очдог. За асрамжин газараасаа ингээд сургууль соёл гээд ингээд ер нь тэгээд нэгэсэндээ гэгэнэгээ би гэгэний хуугийнхаа тий хуурай ээж нь болж байгаа. Тийм тэгээд ер нь яг уу надад нэг их эвгүй сэтгэл төрсөн л дөө ингээд 5 хоногтой хүүхдээ хогийн бөөхөр дотор хайдаг тийм ээж аауд бас байна. Тэгээд гэтэл тийм хайдаг ээж аавуудын дэргэд бас тосоод авдаг эх орончин ард түмэн олон сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ одоо бас олон юм бодогдож энэ алтаагчд ингээл тий урлаг соёлын бид нар олон танил хүмүүс гэдэг утгаараа энэ тийм нийгмийн сайн сайхан үйлсийг олон хүмүүсийг хамруулж бид нар илүү хөгжиж, илүү хүмүүнлэг, илүү гэгээлэг, илүү боловсронгуй сайхан нийгэм болохын төлөө бид нар бүгдээрээ л хүчин зүтгэх ёстой. Тэгээ бид нар залуучуудад бас баяр хүрмээр санагдчихэв тий. Олдог бол яхин гэгэнийг ингээд духан ингээд нилээн цөмөрцөн. Тэгээ тэр нь бас сайн эдгэрээгүй л ээ. Ер нь ингээд нилээн ингээд жоохон хонгоцсон. Гэхдээ айгүй хөөрхөн тийм эрүүл. Тэгээ миний хамгийн баярлж байгаа юм нь эрүүл саруул боожоод их хөөрхөн тийм гэгээлэг яг тэр багш нараас нь би асуусан л да яагаад гэгэнийг нэр өгсөн гэдэг хөөрхөн олдохын гэгэн гэж нэр өгсөн байгаа. Тэгээд магадгүй гэгээ маань хизээ нэгэн цагт тийм яг уу ээж аваагүй өслөөч гэсэн их оронтойгоо ард түмэнтэйгээ олон сайхан халамжлах хүнтэй элэг бүтэн өсөх байхаа гэж бодож байна. Тэгээд тэнд маш олон хөөрхөн бяцхан үрснэр байлээ. Дандаа ингээд 3 ихэр хүүхэд өртлөөс хөөрхөн тийм. Тэгээд ер нь одоо бас нэг тийм гоё би ч өөрөө их тийм хүүхдийн олон тийм хүмүүнлэгийн ажилд бас гар бие оролцдог. Тэгч ёстой өөрийгөө тийм үүрэг хариуцлагатай өнгөж бас бодож явдаг хүн шүү дээ. Тийм тэгээд их баяртай байна. Сайхан энэ 2 оны босгон дээр
түрүүн тоглоом шаардлагаар хэллээ шүү дээ. Дэлхийс өрөөгөө хүн төрөлхтний амьдрал үргэлжилсээр байна гэдэг. Тэгээд хүн төрөлхтний ирээдүй болсон хүүхэд багчууд те та бүхэндээ одоо бас Монголынхаа ард түмэндээ Монголын үрс маш олон болтугай Монголын ард түмэндээ бүх гэгээлэг гоё ертөнцийн чимэг болсон үрс нартаа бас баярын мэндийг хүргэе. Тэгээ Монгол орн маань гоё тийм эрүүл гэгээлэг ямар ч өвчин зовлонгүй сайхан нийгэм болоосоо бид нар ч бас их сайхан удам судартай ард түмэн гэдэг утгаараа тэгээд монголчууд маань бас олон сайхан сэтгэлтэй буйны үйл хийдэг олон хүмүүсийн ажил үүсэн дэлгэрч байгаасаа тэгээд нэг маань бас хүүхдийн бурхан бүжин лам бурхан ивент тэтгэрээ тэгээд их тийм эрүүл саруул их орондоо хэрэгтэй ээж авдаа хэрэгтэй ард түмэндээ хэрэгтэй тийм сайхан хүн болоосоо гэж одоо би бас хүсмээр байна. Их сайхан байна. Тэгээд би бас ерөөсөө нэг тийм эвгүй ингээд жоохон тийм хэцүү юм болонгууд шууд уйлчих гэдсэн чи бүр ерөөсөө тгээгүй харин ёсоо гайгүй. Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр энэ л да одоо энэ замбуулан хорвоод хүн болж ирээд те дөнгөж ингээд тасаж бид нар чи алгаад одоо алгаа дэлгээл ингээд бид нар чи өр хөвгт болохоор ямар их баярлж хөөрч те энэ ээж бол хаз жаргалаа мэдэрч байгаа тэр юун дээр тэр хогийн пүнгэрт тосно гэдэг бол айгүй амар эмгэнэлтэй. Тэгээ Монголын нийгэмд ч гэсэн өнөөдөр маш их цочирдсан ер нь одоо энэ хэвлэл мэдээлэлээр олон зүйл дэлгээтэй болсноор маш олон эмзэг тийм ганцхан гэгэний гэлтгүй өшөө зөндөө юм хэцүү те ядуу зүдүү тэгсэр ингээс яахаа мэдгүй хэн хандгаа мэдгүй олон өвчтөө зовлонтой тэгэл маш их юм хэцүү ийм нийгмийн асуудал байгаа. Гэхдээ яг тэр болгонд хүрэлцэж амжихгүй ч гэсэн бодтойгоор ингээд олонний танил хүмүүс маань сайхан сэтгэлтэй хүмүүс маань ингэж хийж ах ганцхан би хийгээд байгаа биш байх л та зөндөө олон хүмүүс хийж байгаа. Тэгээд сүүлийн үед залуучууд маань илүү энд хандж байгаад би үнэхээр их баяр хүрмээр байна. Тэгээд сайхан санагдаж байна. Их гоё байна шүү дээ. Би бүр нэг гоё тийм сэтгэл ингээд айгу өндөр болоод бүр ингээд баярлаа. Тэгээд их гоё санагдаад ер нь их гоё тийм сая тэгээд машин дотор ярьж лаалтаа чинь тэгээд бид нар ч одоо бас нэг ийм сайхан үйл бүтээгээд тэгээд сайхан нэг л ийм гоё тэгээд нөгөө багш нар нь хүртэл нэг тийм ингээд сайхан эргэж тойрол хүүхдүүдээ тэгээд ер нь тийм хүмүүнлэгийн ажил хийхээр хүн болсны бас нэг сайхан нэг тийм аз жаргал юм шиг ингээд санагдчих шүү дээ. Тийм тэгээд би өөрөө бас нэг бага насны хоёр хүүхэдтэй ээж хүнийхээ хувьд Монголынхаа олон ээжүүд те олон хүүхнүүдийг бас сайхан урайлан дуудаж олон хүмүүнлэгийн ажлыг цаашдаа үргэлжлүүлээ хийнэ л гэж бодож байна. За баярлалаа тагч ингээд ийм сайхан хүмүүнлэгийн энэ сайхан одоо бяцхан гэгэнэ гэх юм их хүүдээ бас тусалсанд нийт олон их одоо эцэг бас нийт Монголын ард түмний өмнөөс баярлалаа гэж хэлээ тань. За баярлалаа ингээд бүх Монголын ард түмэнд шинэ оноо сайхан ухтаарай. Тэгээд хүн төрөлхтний үргэлжлэл болсон хүүхэд багчууд Монголын маань ирээдүйд болсон хүүхэд багчууд маань бүгдээрээ эрүүл сарууд өссөн төрнөөс 2013 он хүүхэд багчууд залуучуудын жил байгаасаа гэж хүсмээр байна. Баярлалаа. За ингээд Монголын гавьж үжигчин дуучин алтан цэцэгтэй нийт Монголын ард түмний өмнөөс ийм сайхан сэтгэлээр энэ бяцхан хүүд тусалсанд нь бүгдээрээ баяр хүрэх ёстой байхаа гэж бодож байна. Дууч алтан цэцэгчээ дахин нийт үзэгчдийн өмнөөс баярлалаа гэж хэлэх зүйтэй байхаа. За үргэлжлүүлэн дараагийн сенсацаа та бүхэндээ хүргэж байна. Энэ бол 2013 оны хамгийн сүүлийн сенсац шүү гэдгийг хэлье. Дуучин BX-тэй холбоотой сенсацаар бид дуучин BX-тэй уулзсан юм аа. Ингээд та бүхэн ямар сенсацаар ямар учраас дуучин BX-тэй уулзсныг одоо сонирхно уу? Баярлалаа үзэгчдээ сенсац нэвтрүүлэг сенсац номер яг одоо үзэгч савхны дуучин BX-тэй уулзах гэж байна. BX ойр дуулсан өдрийн хүргэе. За баярлалаа. Тэгээ сенсац нэвтрүүлгийг шимтэн үздэг үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тандартаагаас ойр дуулсангүй. За BX сенсац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын байнд өртсөн байна. Тэгээд ямар сенсац л гэж бодож байна өөрөө. Танай сенсацыг ер нь үздэг. Тэгээд өмнө бас өртөжсэн. Тэгээд ямар ч гэсэн нэг бодлын маш зөв мэдээллийг хүмүүст хүргэж бичлж хүргэж чаддаг нь бол энэ сенсац нэвтрүүлгийн онцлог гэж боддог бас. Гадар янз бүрийн яриа хэл одоо сүүлийн үед онлайн захин хуудасуудаар тий яг учрыг сайн мэдэхгүй янз бүрийн тийм асуудлууд их гардаг болсон. Тэр бүгдийн одоо учрыг олж хужирыг тунгаадаг дандартаа баярлаа. За тэгэхээр VX бэлтжээлгүй ч гэмээр сенсацыг манай үзэгчид энэ удаад бол маш их асууж өгөөч гэсэн байгаа. Манай нэвтрүүлэг маань шууд явагдаад бас нэлээд хугацааг өнгөрчлөө. Бичлэг шууд гэдэг хоёр янзаар явдаг болсон. Тэгээд шууд явж
тохиолдолд бол BX-ийн талаар за BX-ийг машины осолтороод бас биеийн муугаа ч юм уу зарим нэг үзэгчд маань бас машины орсон гэсэн энэ үний юм уу л гэдэг нь бас суудаг өч гэсэн сенсацууд маш их байна л да. Тэгэхээр энэ тал дээр BX бас хэсэг чимээгүй байхдаас машины осолт ороод өнгөрчүү яа. За тим явдал бол болоогүй гэхдээ яг урт наслахын одоо цонд юм билгүй. Урт наслахын одоо цонд юм билгүй. Тэгээд сая чимээгүй байх хугацаанд ер нь гэр бүлийнхаа хүнтэй бас одоо гэр бүлийн бизнестэй тийм бас ажил эхлүүллээ. 4 сараас хойш ерөнхийдөө ингээд air agency гэдэг нэртэй тийм олон улсын плэдэ кас одоо тийм ажлыг засвар одоо ингээл тогтчлт янз бүрийн ажлаас нэхлээд нэлээд завгүй байлаа. Тэгээ энэ хугацаанд уран бүтээлээ жоохон цалгарт болсон бол уучлаарай. Одоо нас уран бүтээлээ эхэлж байна. Тэгээ нөгөө чимээгүй болохоор энэ өгцөн болоо гэж бодоод айгүй ийм яриа гарсан байх. Ямар ч байсан амьд сэрүүн сайхан явж байна. Тэгээд ямар нэгэн тийм осол аваар тиймд бол өртөөгүй. Тэгээд яаж биегэлээ жоохон завгүй дуу хоороноос жоохон хөндөрсөн байж магадгүй уучлаарай. Тэгэхээр ер нь бол BX мэдж байгаа те уран бүтээлч хүмүүсийг хүлээж идэг сонсогчдод бол маш их үйж идэг. Тэгээд ялангуяа тэр сонсогчдод бол маш их одоо тийм сонир хачин мэдээллийг хүлээж идэг бас их сониуч байдаг. Тэгээд тэр утгаараа бас BX-ийн түрүүчийн яг өнгөрсөн 7 хоногийн дугаараар нэг завхны гэлөө хаанах юм бэлээ нэг ямар ч хөдөөнөөс хөдөө орон нутгийн үзэгч маань холбогдоод BX-ийн аав нь ер нь аль нутгийнх юм бэ? Аль нутгийн аль сумынх юм бэ? Тэгээд манай нутгийг сонссон. Тэгээд энэ үний юм уу BX гэхээр одоо манай нутаг боллоо гэсэн бас санууч тийм асуултыг тавьж ирсэн. Тэгэхээр тэр талаараа сонирхож байна. Тэгээд бас үзэгчдээ бас мдээгүй нэг энэ мэдээллийг бас дандаа айгүй соргог байна. Тэгээд би ерөнхийдөө